Залуу эмэгтэй гишүүний хувьд үнэхээр одоо анх дахь үндсэн хуулиараа бахархах тийм мэдрэмж төрж байна. Яагаад гэвэл одоо Аз твдээ Монгол улс маань анх дахь үндсэн хуулиараа 24 онд бол эмэгтэйчүүдийн улс төрийн эрх буюу одоо сонгогдох эрхийг хангаж чадсан анхны улс болсон. Монгол улс анх дахь одоо үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн энэ одоо парламентэд бас сууж байгаа маань бас энэ их хувь тохиол юм уу гэж бас бодож байна. За 32 гишүүн гэдэг бол 126 гишүүний 25 орчим хувь. Тэр 25 орчим хувь эмэгтэйчүүдийн төлөөлөлтөй парламент гэдэг бол мөн одоо Аз намхан даалгавар бүстэй дунджаасаа дээгүүрт орно гэсэн үг. 25 нас хүрсэн хинч тийм ээ одоо улсын хуралд нэр дэвших гагцхүү олонний одоо ихтгэл саналыг авсан бол хинч улсын хурлын гишүүн болж болно гэж зац. Тэрэн дээр ямар нэгэн тим мэрэгжилтэй урд нь тим байгаагүйгээд тий одоо тим юмнууд байхгүй. Ямар нэгэн ялгуурлан гадуурсан ямар ч юм байхгүй. Ялангуяа хөдөө орон нутгийн төлөөлөл, залуучуудын төлөөлөл, за эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентэд байна гэдэг бол төрийн шийдвэр гаргалтанд иргэдийн дуу хоолой болж одоо амьдралтаа илүү ойрхон шийдвэрүүд гаргахад төхөн болох болов гэдэг одоо итгэл хүлээлттэй байгаа. Монгол улсын үндсэн хуулиар үнэхээр маш сайн хүний эрхийг одоо хангахын төлөө маш сайн одоо бэхжмэл хууль байгаа. Тэгэхээр зэрэг үндсэн хуулиас олж бод маш сайн уншаарай. Санан тунхаглах ирээдүй.